мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл үзүүлж байна. Нэг эрүүл мэнд, эрүүл сүрэгтэн туршилтын хөтөлбөр. Тус туршилтын хөтөлбөрийн хүрээнд сүргийн төвшөнд оншилгооны энгийн бөгөөд эдийн засаг цаг хугацааны хувьд хэмнэлттэй анхан шатны аргуудыг ашиглан 4 төрлийн шинжилгээг мал сүрэгдэхийн, эрүүлээр баталгаажсан малчин өрхөд эрүүл сүрэгтэн гэрчилгээг олгов. Малчин айл өрх мал сүргээ эрүүл болохыг баталгаажуулснаар зах зээлд малын гаралтай бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд нэгэн төрлийн баталгаа болохоос гадна нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Урангай аймгийн Хар орон сумын 5 дугаар багийн малчин Дондгийн Чимбатих гэдэг айл манайх. Бид хоёр одоо 1993 оноос эхлээд айл болсон. Тэгэл мал дээр өдөө 27 жил мал малж байгаа. Одоо нэг 50-д үхэртэй тэрний нэг 20-д сааж байна. Тэгээ зундаа болохоор өглөө оройгүй саадаг. Туглаа хариулаад одоо өглөө 5 цагт зуны үйлрэлд бол дандаа 5-д босно. Хамгийн түрүүнд үнэгээс малаа нөгөө хотонд хонсон малаа бэлчээ. Тэгээд хүн малаа эрүүлж үүссэн энэ эрүүл сүрэгтэн хөтөлбөр ихсэн. Хүрийнхаа сүүг зундаа 3-4 удаа өгсөн. Тэгээ эрүүл гарсан. Тэр болгонд би их сэтгэл дүүрэн байгаа. Би гонор манал мал эмнэлгийн малын хэмж шуураа өгтөй байгалмаа гэдэг хүн байна. Гоо харж гээд мал эмнэлэгтэргээ хамтраад мал эмнэлэг үржлийн тасаг гуруулаа хамтарч ажиллалаа. Манай сумын 30 айл өрх эрүүл сүрэгтэн боллоо. Энэ эрүүл сүрэгтэн гэж хөтөлбөрт оролцсон. Одоо бид нар бол үнэхээр баяртай байгаа. Мал эмч ийм хөтөлбөрт хамраглаа. Та хүрээдрээ гэхэд нөгөө боротооч өдөр байсан би их яарч очсон. Хамгийн эхлээл ингэж бодсон. Би нөгөө захиалагч олонтой юм чинь тэднэртэй би улам бардам. Би чи ийм эрүүл сүрэгтэн хүн шүү дээ гэж тэрийг л их хамгийн түрүүнд бодсон. Тэр гэрчлэгээ надад хамгийн чухал гэж бодсон. Тэгээд зөвхөн бруцеллоз биш бусад төрлийн сүүнд антибиотик тэр үйлчлэгээнүүд нь бас их чухал байсан. За энэ 3 айлын сүг болохоор сүүний цагиргоо оруулаар нөгөө бруцеллозын шинжилгээгээр үзэж байгаамаа. Энэ 3 шүлнүүдийг ингээд 1-4 хүртэл ингээд дугаарлаж байгаа. Үүнээс гадна бид нар болохоор антибиотикийн үйлдэгдэл үзнэ. Одоо энд 2 айлынхыг би бэлдсэн байна. Энэ тестээ ингэж дүүрээд тэгээд дөрөнгүүтээ усан баан руугаа ийгээд 7 минут болгоо танах эрг гарсан байна, зэрэг гарсан байна гэдгээр нь л утсаар. Уламжлалт цагаан эдэг эко цэвэр байлгахын тулд сав суулга манд эко байх ёстой. Тийм учраас би сүүлийн үед сайлын хувингаа хүртэл модон болгосон. Эцсийн бүтээгдэхүүн эхнээс сүү ямар байна? Хамгийн сүүлд цагаан эдээ ямар болно? Тэр чинь л ахгүй. Бүтээгдэхүүнээ хааж яваад зарж борлуулж ийсэн ч бас өөрсдөө хэрэгжилж ийсэн ч ах トゥ нэртээ өгж ийсэн ч сэтгэл дүүрэн байх юм уу гэж бодоод байгаа шүү дээ. Энэ сүүн цагаан бүтээгдэхүүнийг сум орон нутгад хүргэх одоо ганц энэ гац чинь энд байна шүү дээ. Энэ цагаан эрүүл гэдэг зүргийг маань гаргаж өгч байгаа таа бүгдээ төсөл одоо улам сайхан ус дэлгэрэнгүй болж тий энэ сум орн улс орныг улам сайхан энэ малчтыг хүрээлэх ёстой. Энэ жилийн хувьд бол ингээд хүн малгүйгээ эрүүл гэдгээ мэдсэндээ сэтгэл дүүрэн өндөр байна. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар малаа эрүүл бруцеллозгүй урд нь бас учир битүүлэг байсан шүү дээ. Манай мал ямар байгаа бол би ямар бол гэсэнд тэр одоо сэтгэл зовох юмгүй л боллоо.